Эрхэм мөндөд үзэгчдээ энэ орой мэндийг хүргэе. Монгол Mining Journal хөгжил студиэс эрхлэн бэлтгэдэг хөгжил хөтөлбөрийн ээлж дугаар үзэгч танд хүрч байна. Энэ удаагийнхаа нэвтрүүлгээр бид сүүлийн үед нийгэмд нэлээд маргаан дэгдээгээд байгаа төмөр замын асуудал, мөн урагшаа баригдах төмөр замын царгийн маргааны талаар бэлтгэн хүргэж байна. Монголын төмөр зам төрийн өмчөд хувьцаат компани захирлаар томилогдоод 2 сар гаруйхны дараа халагдсан инх сайхан төмөр замын бүтээн байгуулалтын талаар тодорхой сэдвүүдийг хүнснэн нь өнөөдөр нийгэм улс төрийн халуун сэдвүүдийн нэг болж байна. Өнгөрсөн хугацаанд инх сайхан болоод Батулгын энэхүү маргааныг улс төрийн өнцгөөс тайлбарлан бичиж бүр шинжлэлийн засгийн газрын хувь зайд хүртэл холбоод авсан. Харин төмөр замын асуудал ийм хүнснэн нь улс төрийн гэхээс илүүтэй эдийн засгийн агуулгын хувьд зайлшгүй анхаарах ёстой сэдвийн нэг болдог. Монгол улсын эдийн засаг хөгжинд ашигт малтмлын экспорт нэмэгдэн асар их мөнгө орж ирнэ гэж ярьж байгаа ч уул уурхайн салбар нь өөрөө төмөр замын бүтээн байгуулалтын үйл явцаас шууд хамааралтай байгаа юм а. Тийм ч болохоор төмөр замын асуудал яалтчгүй олон нийтийн анхаарлын төвд байна. Дэдгүсийн томоохон бүтээн байгуулалт болох шинэ төмөр зам төсөл яригдж эхэлснээс хойш 2-3 жил өнгөрлөө. Өнгөрсөн 7 хоногийн засгийн газрын хуралдаанаар шинэ төмөр зам төслийн эхний ээлжийн санхүүжилт $55 сая шийдвэрлэж өгсөн. Өнөөдөр энэ төсөл ямар шатанда яваа талаар зам тээврийн сайд ганц үгээс тодорхойллоо. Өнөөдөр бидний төлөвлөгөөр бол шинэ төмөр замын ажлын график юм байцтай. 13-аас 16-нд 5 толгой гашуун сухад 5 толгой сайн шандын чиглэлийн төмөр зам ашиглалтанд орно. 13 оноос энэ зүүн тийшээ явж байгаа чиглэлүүдийн ажил үргэлжлээд явж байна гэсэн тооцоотойгоор бид нар ажиллаа төлөвлөсөн байна. Одоогийн төлөвлөсөн байдлаар бол Energy Resource компани бол анхны нэг нарийн царгаар тэнцвүү хийсэн. За дараа нь ингээд боцоо бацагдаад өөрчлөгдсөн дараа бол өргөн царгаар тэнцвүү өөрчилсөн юм байна. За эднэрийн хийсэн тооцоо судалгаа бид нар одоо яг хүлээж авч байна яамда. Тэнцвүүг нь авч ийн хийсэн гэрээнүүдийг аваад судалж үзэж байна. Зүгээр одоо бид нар энэ компанитай хийж байгаа хэлцээр маань хэрвээ амжилттай болоод бид нар одоо эдний гаргасан тооцоог судалгаа юмнуудыг хүлээж аваад ингээд явах юм бол 2 жилийн дотор бариад дуусчих боломж байна. Энэ бол хүчин чадал бол өөрөө 30 орчим сая тонн дээр төлөвлөсөн юм байна. Тийм. Гэхдээ тэгээд ирээдүйн одоо зах зээл өөрөө ямар болох юм, нөөцийн нийт үзэлт ямар байх юм, үн ямар байх юм тийм үү? Гэх мэтлийг шалтгаалаад мэдээж энэ чинь янз бүр болно шүү дээ. Энэ өөрөө зах зээл өөрөө зохицуулаад явчихна гэсэн үг. Тийм зүгээр тийм хэмжээний боломжтой энэ төмөр зам тавигдана. Төмөр зам тавихыг хамгийн их яарч байгаа хүмүүс бол бид нар шүү дээ. Монгол улсын засгийн газар. Тийм төмөр замыг тавихгүй ч юм уу, тэрийг хийхгүй гэсэн тийм ерөөсөө хаанч байхгүй. Зам тээврийн сайдын хэлснээр 5 толгой гашуун сухад чиглэлийн 267 км төмөр замын барилгын ажил эх 4-р сард эхэлэх нь байна. Нийт $775 сая хөрөнгө оруулалт шаардлагатай. Гэхдээ үүнийг Energy Resource компани биш, Монголын төмөр зам төрийн өмчөд хувьцаат компани барих юм а. Өөрөөр хэлбэл төр уг төмөр замыг барина гэсэн үг. 5 толгой гашуун сухад чиглэлийн уг төмөр зам нь эдийн засгийн хувьд маш өндөр ач холбогдолтой юм. Зүүн тийшээ тавих 1800 км төмөр замын бүтээн байгуулалтад урьдчилсан байдлаар 5 тэрбум гаруй долларын санхүүжилт хэрэгтэй. Мөн тооцоо судалгаа зураг төслийн ажил нь бүрэн дуусаагүй байгаа болохоор баригдахад бэлэн болсон 5 толгой гашуун сухад чиглэлийн төмөр замыг барьж эхлэх нь илүү ашигтай юм а. Нөгөө талаар ойрын жилүүдэд улсын төсвийн орлогыг бүрдүүлэх, гол хөшүүрэг, нүүрсний экспортыг нэмэгдүүлэхийн тулд мөн алдагдaltaй ажиллаж байгаа төрийн өмчөд Эрдэнэс 5 толгой компани хятадын зах зээл бага зардлаар нүүрсээ экспортлоход төмөр зам зайлшгүй хэрэгтэй юм. Зарим тооцоог аваад үзвэл өнөөдөр Эрдэнэс 5 толгой компанийн экспортлж байгаа нүүрсний зардал $58 ам.
Үүний тал орчмод буюу 30 орчим ам доллар зөвхөн тээвэрлэлтийн компани болон тээвэрлэх хатуу хүчилттэй замын түрээс нь төлж байна. 5 толгоогоос гашуун сухад хүртэлх авто зам нь жилд 18 сая тонн нүүрс тээвэрлэх хүч чадалтай. 2012 онд 5 толгой хувьцаат компани Эрдэнэс 5 толгой Energy Resource компаниас 10 гаруй сая тонн нүүрс экспортлсон бол энэ жил 20 орчим сая тонн, 2 жилийн дараа гэхэд жилд 35 сая тонн нүүрс экспортлох юм а. Энийг хэмжээний нүүрсийг ганц авто замаар тээвэрлэх боломжгүй байгаа нь зайлшгүй энэ чиглэлийн төмөр замыг шаардаж байна гэхэд болно. Хэрвээ 5 толгой гашуун сухад чиглэлийн төмөр зам тавигдвал Эрдэнэс 5 толгой компани нүүрс тээвэрлэлтийн зардал 16 дахин хямдхан байх бололцоотой гэсэн судалгаа бий. Өөрөөр хэлбэл төмөр замаар тээвэрлэх тээврийн үн 1 тонн километр нь 2.5 цент болно гэсэн үг юм. Тиймээс жирэгчлүүдэд 5 толгойн ордоос экспортлох нүүрсний өртөг буурч ажиг нь нэмэгдэх боломжтой хэмээн мэргэжилтнүүд хэлж байна. Монголын уул уурхай эдийн засгийн анхны сэтгүүл Mongolian Mining Journal-ын шинэ дугаар хэвлэгдээ. Ашигт мартамлын хуулийн шинэ төслийг дэмжигчид ба эсэргүүцэгчид хэмжиж бүх талын байр суурийг нэгтгэсэн цогц мэдээлэл бүхий шинэ дугаар таны гарт орж байна. Mongolian Mining Journal-ын редакцийн хаягаар хүссэн үедээ захиалах боломжтой. Хаяг Max самхаг 402 403 Чингэлтэй дөрөв жуучны гудамж 4. Монголын төмөр зам компани захирлаас их сайхан зам тээврийн яамны зөрчилдөж байгаа гол асуудал бол 5 толгой гашуун сухад чиглэлийн 267 км төмөр замын цариг юм. Зам тээврийн яамнаас уг цариг нь 2010 онд улсын хурлаар батлагдсан төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогын дагуу өргөн царигтай байна гэж байгаа бол харин их сайхан нарийн царигтай тавь энэ нь төмөр замын бодлоготой зөрчилдөхгүй хэмээн тайлбарлаж байна. Царгийн талаар зам тээврийн сайд ганс өх мөн инх сайханаар юу гэж тайлбарлахыг хамтаа сонирхоо. Тийм сүлжээтэй холбоо царигтай холбоотой маргаан явж байгаа. 15-20 цариг буюу өргөн цариг бид нар яагаад яриад байгаа юм бэ? Бас л одоо юу гэдэг би өргөн цариг таммаар байгаа ч юм уу те? Эсвэл өөр нэг хүн нарийн цариг таммаар байгаа ч юм уу? Тэгээд тэр хоорондоо маргаад байгаа юм уу? Бас тийм биш. Өнөөдөр 15-20 царигтай холбоотой төр засгийн бас их хурлаас гаргачихсан шийдвэрүүд байгаа. За 2008 он одоо чинь төмөр замын тээврийн бодлого 2010 онд батлагдсан тийм үү? Тэгвэл би 2008 оны нэг шийдвэрийг танаар танилцуулъя. 2008 онд их хурлын 12 дугаар тогтоол гараад үндэсний хөгжлийн цогц бодлого гэж баталж гаргасан. Энэний 5-ын 3-ын 1 дээр яг үйлдвэрээр бол юм байна. Төмөр замын дотоодын нэгдсэн сүлжээ байгуулах асуудлыг ашигт мартамлын орд газруудыг оновчтой ашиглалтанд оруулахтай холбогдуулан төлөвлөж хэрэгжүүлэх. Нэгдсэн сүлжээ гэдэг үг байгаа биз? Нэгдсэн сүлжээ гэдэг бол нэг цариг. Хоёр өөр цариг хийжээч нэгдсэн сүлжээ биш. Технологи нь өөр. Нөгөө шилжүүлэн мачих гэдэг. За 2009 онд ерөнхийлөгч Элбэгдорж Оросын холбооны улсын ерөнхийлөгч Медведев хоёрын стратегийн түншлэлд хөгжүүлэх тухай тунхаглал гэж гар үсэг зурсан байгаа. Энэ дээр 15-20 мм өргөн цариг бүхий Монголын төмөр замын сүлжээг өргөжүүлэх стратегийн түншлэлийн талаар тохирлоо гэж тохирсон байна. 9 онд. Ингээд 10 онд эдгээрийг үндэслэл болгож жоод төмөр замын тээврийн бодлого дээр юу гэсэн бэ гэхээр Монгол улс шинээр баригдах төмөр зам царгийн өргөн 15-20 мм байна гэж баталчихсан. Одоо тэгэхээр энийг хэрэгжүүлэх ёстой. Өнөөдөр одоо юу гэдэг зам тээврийн яамны сайдч тэр тийм үү? Төмөр замын дарагч тэр энийг хэрэгжүүлэхийн төлөө ажил хийнэ. Царигтай холбоотой маргаан 10 онд ингээд бүрэн дуусчихсан. Төмөр зам талаар төрөөс баримтлах бодлого гэж баримтчих гарсан байлаа. Гэтэ тэр бодлого баримтчих бол одоо өнөөгийн төвшингээс хэлэх юм бол жоохон алдаатай.
Тийм. Нэгдүгээр төрөөс баримтлах төмөр замын бодлого гэдэг баримтчиг боловсруулахад Оросын төмөр зам компани оролцсон. Мэдээж Орос орн бас өөрийнхөө өргөн цэргийг бусад оронд нэвтрүүлээ, хөгжүүлээ гэсэн тэр бодол санаа нь тэр манай бодлогын дотор ороод суудсан. Тийм. Тэр бодлогыг боловсруулахад гадны компани ажилласан тэрний төлбөрийг Орос хийсэн байх жишээтэй. Тэгэхээр өөрөөр хэлбэл төмөр замын бодлогын дотор нь Оросын цариг байх тухай асуудлыг мэдээж Оросууд өөрийнхөө царийг явуулах гэж байгаа сонирхоод хийцэн. Тэгээд тэрийг ялгамжтай зөв буруу гэж тэгэж шүүлтүүрээр бол хараагүй юм байна. Төмөр замын одоо төслүүд дотор хамгийн бодиттой эдийн засгийн үр ашиг өгч чадах төсөл нь бол гарцаагүй 5-7-оос гашуун сухай чиглэлийн төмөр зам. Тэгээ энэ дээр бол нэг тийм айхтар урд өмнө гаргасан баримт бичгтээ зөрчилдөд байх юм байхгүй. Яагаад тэгэхээр яг уурхаагаас хилийн бомб руу чиглэсэн төмөр замын царгийн өргөн нарийныг бол тухайн үед нь их хурл засгийн газар шийднэ л гэсэн байна. Тэгэхээр зүгээр их хурл засгийн газарт асуудлыг оруулаад за одоо энэ царгаараа явах гэж байна. Зөв үү буруу юу гэдэг л асуудлыг шийдэх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр бид миний хэлж байгаа юм бол царгийн асуудлыг шийдэхдээ ийм асуудлыг анхаараач. Гарцаагүй биднийг одоо ийм олон улсын стандартын цариг руу орохыг биднээс шаардаад байна шүү гэдгийг танилцуулсан байхгүй юу. Тэгэхээр өөрөөр хэлбэл ягтай зүгээр одоо энэ улс төр нь бол тийм сонирн биш баг. Ер нь бол гаргасан бодлого сэрцэн гэдэг байгаа юм. Тийм ерөөсөө байхгүй. Угаасаа бага бодлого нь тухайн үед шийднэ гэдээ хэлсэн байгаа юмыг л санал оруулаад байгаа байхгүй юу. Тэгээд хүсэл алгал л та. Дэлхийн бусад улсуудыг харвал Орос 1520 мм, Хятад 1425 мм гэх мэт олон янзын цариг хэрэгжилж байна. Зурагнаас харвал цэнхэр өнгөөр тэмдэглэсэн улсууд нь нарийн цариг, ногоон өнгөөр тэмдэглэсэн улсууд нь өргөн царигийн төмөр замтай байдаг байна. Тэгвэл энэ хоёр цариг ямар ялгаатай, эдийн засгийн үр өгөөч нь юу юм бэ гэдгийг зам тангирын сайд ганц үг болон инх сайхан нараас тодруулсан юм аа. Тэгэхээр төмөр цариг солиход ерөөсөө үндсэн 3 арга л хэрэгэлдэг. Ерөөсөө шилжүүлээ ачих, өргөн царигтай явж байгаа ачаагаа буулгаад нарийн цариг дээр богоно ачаагаа ачих те. Хоёр дахь нь бол дугуй солих өргөж жоод эсвэл ингээд нарийнаас бүдүүнээс нарийн руу ингээд цариг шилждэг. Ийм хэлэн 3 технологи л байна. Ачааг буулгаад ингээд нөгөө талд ачдаг энэ юм бол одоо манад хэрэглэж байгаа энэ ирэн дээр байна те. Ирэн дээр чинь одоо ингээд манайх чинь төмрийн өдөр зөөцсөн болд ирээссэн. Одоо ирэн дээр 5 сая төмрийн өдөр цугласан байна шүү дээ. 5 сая тонн. Нөгөө цааш нь ачих гэж бөөн проблем болж байгаа байхгүй. Тэгэхээр уул уурхайд хөгжилд яг гацаа болж байгаа шүү дээ. Ялангуяа нүүрс тээвэрлэхэд бол экологийн асар том сөрөг үр дагавартай. Тээвэрлэх бараан дээр тоосрох гэдэг нэг чанар байдаг. Тийм энэ нүүрсний тоосрох чанар бол цемент гурилтыг ойролцсон юм бэл. Манайхан бол ингээд цементийг ингээд буулгаад ачиж яаг гэвэл яаж манархыг бол төсөөлж чадж байгаа тийм. Гурилыг буулгаад ачиж яг тэрнээс тутахгүй нүүрс өөрөө тийм тоосрдог чанартай юм биш үү? Бид нар нүүрсийг ингээд чулууг шиг хараад бодоод байгаа тийм биш. Физик үзэгдлэр. Тэгэхээр тоосронцор нь бас химийн бусад элементтэй уралд ордог их онцгой хөнөөлтөй. Тийм учраас ерөөсө Донбасс, Кузбасс гэдэг одоо жишээлбэл нүүрсний аягүй том бага газрууд бол энэ наслалт үр зодболд экологийн аюул ямар байгаа тухай ерөөсө харьцуулах нь бусдаас 2 дахин өндөр байдаг. Хаваарийнхаа регионоос хамаарат. Ийм бэрхшээл үүсэж байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл 20 сая тонн нүүрсийг ингээ ачиж болгоно гэж заваарах юм бол 500 мянган тонн нүүрс тоосонцор болж цэцгдэх гэдэг байгаа байхгүй. 500 мянган тонн нүүрс ингээ тоосон цаацаад тэгээд за яах вэ гэд бодлоо гэхэд нөгөө буулгачаа тэр дор нач чадахгүй учраас нүүрсний овоолго үүсэн шүү дээ. Тэгэхээр тэр овоолгоч нь өөрөө агаар тесэлтэй шатах аюултай. Үйл бол хүлдэх аюултай хоорондоо барьцалтай. Тэгээд нөгөө ачиж байгаа нүүрс чинь ачаад болохын явцад техникийн үзүүлэлт нь бас буурдаг, илчлэг нь буурдаг, үнсчлэлт нэмэгддэг гэх мэтлэн. Тэгвэл эн чинь өөрөөсөө л хорлоод байгаатай адилхан болчихж байгаа шүү дээ. Эн чинь байж болохгүй юм биш үү гэж одоо би санал тавьж байгаа. Нөөсөж би шийддэг юм биш л дээ. Байж болохгүй юм биш үү. Эдийн засгийнхаа агуулгаар цариг дээр бол $3 асуудал яригдана. Шилжүүлэн ачих хүртэг 1 тонн дээр $3. Энэ бол нэг тийм даад давшгүй ч юм уу энэс болоод улс орон дампуурхаар хэмжээний тийм одоо
зардал биш гэж бодож байгаа. Тэгж бодоод чих хурал дээр 15-20 цариг баталж гаргасан байх. Ер нь бол азийн улс орон царигийн сонголт хийхдээ яагаад ийм олон цариг улс орон болон өөр байдгийг бэ гэдэг асуултыг бас та нар ингээд тавиад үзэх хэрэгтэй. Улс орон царигийн сонголт хийхдээ бол хоёр үндсэн хүчин зүйлээр авдаг юм байна. Эдийн засгийнхаа одоо үр ашиг болон ер нь улс орны эдийн засгийн аюулгүй байдал улс орны одоо геополитикийн зорилгоор авч үздэг. Эдийн засгаар ямар ашигтай байх вэ? Эсвэл геополитик улс орны тэр эдийн засгийн аюулгүй байдал болон ирээдүйн улс орныхоо тусгаар тогтнолтой холбоотой авч үздэг юм байна. Тэгэхээр эдийн засгийн хувьд бол тайлбар нь түрүү хэлчихлээ тийм үү? $3 шилжүүлэн ачих. Тэр бол тийм их өртөг биш гэж үзсэн. За бусад тэр геополитикийн асуудлуудыг бол зарим улс төрчнөр бол мэдхгүй учраас тэр хүмүүсд тэрийг ярьж чадахгүй. Тэр болгоныг бол ингээд хэвлэл мэдээзийн хэрэгсээр олон нийтэд яриад идэг асуудал бол биш. Дугуй солино гэж штэ. Дугуй сольж болохгүй мөн гэхээр дугуй сольдог юм чинь зөвхөн контейнер, жижиг контейнерын ачаа юм уу зорчиг сувир дээр дугуй сольдог болохоос нурмаг нүүрсний тээвэр дээр дугуй солих асуудал байхгүй. Бидний төслөөр бол нэг гал тэрэг 91 вагон 90 тонн, нийтдээ 100 вагон нэг гал тэрэг 10,000 тонн юм зөөх гээд байгаа тооцоод байхгүй юу? 10,000 тонн тэгээд 108 вагон гэдэг чинь километр 600. Ийм юм вагоныг өргөө дугуйн солдог тийм юм дэлхийд байхгүй. Монголын ашигт малтамлын орд газруудыг эзэмшиж байгаа компаниудын хувьцаа олон улсын санхүүгийн зах зээл дээр хэрхэн үнэлэгдэж байгаа мэдээллийг бид хүргэнэ. Зис, нүүрс, бусад металлын үн ханш болоод зах зээл дэх үйл явцыг Дэлхийн санхүүгийн байдал болоод Орос улсын эдийн засаг, улс төрийн байр суурь, Монгол хэрхэн нөлөөлөхийг сэтгэгч миний бие танд хүргэнэ. Уул уурхай дэд үтцэг хөрөнгө оруулах хууль хэрэгцүү. Энэ бүхэн нэгэн цогц болж байж гэмээр хөгжлийг бидэнд авчир учиртай. Усуу автоо хэрвээ та усыг сонгож байгаа бол хүнжил хөтөлбөрийн байгаль тогтоог нэвтрүүлгийг үзээрэй. Ямар ч байсан цэргийн асуудал дээр санал зүйрлэж байгаа талууд өөрсдийнхөө байр суурийг ямар үндслээр тайлбарлаж байгааг үзэгч танд хүргэлээ. 5-7 гашин сухад чиглэлийн хүү төмөр замыг хэрвээ өргөн цагаар тавилаа гэхэд эдийн засгийн хувьд ашиг багтаа нэмэлт хөрөнгө оруулалтууд нэлээд шаардлагатай байна. Ядчил ойролцоогоор $500-600 сая шилжүүлэн ачих байгууламжийг Монгол хятадын газар нутгийн аль нэгэн дээр нь барина. Ингэснээр тээвэрлж байгаа нүүрсийн тонн тутамд $3 зардал нь нэмэгдэх. Одоо бага юм шиг сонсогдож байгаа ч олон сая тонн ачаан дээр олон сая $1 зардал нэмж гарна л гэсэн үг. Мөн урагшаа тээвэрлэх нүүрс нь 10-20 сая тонноор хязгаарлагдаагүй болохоор шилжүүлэн ачуулах байгууламж нь нэг биш нэлээд хэдийгч барьж магадгүй юм. Урагшаа барих төмөр замын ач холбогдол түүний цэргийн маргааны талаар уул уурхайн яам болон төрийн бус байгууллагууд ямар байр суурьтай байгааг хүргэв. Тэгэхээр би түрүү хэлсэн манай Монголын улсын ашигт малтын бүтээгдэхүүний эсрэг бол жил болго нэмэгдэнэ. Тэгэхээр энийг тээвэрлэхийн тулд бол ганцхан авцамаар тээвэрлэнэ гэж бол байхгүй. Тийм учраас бол ойрын хугацаанд маш яаралтай төмөр замаа бол хурдан барих хэрэгтэй. Энэний дагуу бид нар уулуурхан бүтээгдэхүүнээ ганц хятад улс биш мөн 3 дахь зах зээл дээр нийлүүлэх нь бол манай улсын эдийн засгт бол чухал ач холбогдол. Тэр экспортын хэмжээний тухайд бол сая Хятад Монголын засгийн газрын комиссийн уралдааны үеэр бол Хятадын засгийн газартаа бол бид нэр тодорхой квотыг бол тохирж байгаа. Тэгэхээр бол жилд одоо тодорхой жишээ 2013 онд бол 35 сая тонн гэдэг юм уу тийм хэмжээгээр бид нэр тохирчж байгаа нь манай экспортын бүтээгдэхүүний хэмжээг бол баталгаажуулж өгч байгаа.
Тэгэхээр дэд бүтцийг бол бид нар заашгүй барьж байгуулах нь бол туйлын чухал байна. Ингээд төмөр зам бол ялангуяа манайх шиг одоо нийгмийн экспорт нь нэмж байгаа юм оронд бол төмөр зам байхгүйгээр бид нэр тэр зах зээл энэ бүтээгдэхүүн гаргаж чадахгүй нь ойлгомжтой. Тиймээс маш хурдан төмөр зам барих нь бол ямар ашигтай вэ гэхээр нэгдүгээр нөгөө экспортынхаа гаргах тэр хүчин чадлаа нэмэгдүүлж байна. Хоёрдугаарт нь байгаль орчны одоо асуудлаар ялангуяа нэг машинаар тэгдэг энэ байгаль орчны эвддэг асуудлаас бас салж байгаа. Ийм л одоо хоёр ачаал хөдөлтөд хийж бид нэр үзэж байгаа юм л. Тэгвэл хүнлэнгийн мэрэгжилтэй энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ? Хаш чулуун нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол бодлогыг тодорхойлж, тооцоо судалгаануудыг хийж байсан, үндэсний хөгжил шинтгэлийн хоргоны дараагаар ажиллаж байсныг үзэгчид мэднэ. Тэрбээр өдгөө Монгол улсын их сургуулийн эдийн засгийн сургуульд багшилж байгаа юм. Түүний байр суурийг одоо хүргэе. Төмөр замтай бүтцтэй холбож одоо ярихад бол уул уурхайн өөрөө бүтээгдэхүүний хувьд бол асар хүнд том одоо хэмжээний тийм бүтээгдэхүүн ноос ноолор бол биш. Тэрийг бол одоо заашгүй хэмжээгээр нь гаргаж ижил эдийн засгийн үр ашиг гардаг. Тэгэхээр бол энэ дээр төмөр зам бол одоо заашгүй манай уул уурхайн бүтээгдэхүүний экспортын чухал нөхцөл болж байгаа. Шинэ төмөр замын дэд бүтцийг бол байгуулах асуудал бол заашгүй хурцаар тавигдж байгаа юм. Тэгэхээр энэ нөхцөлд ингээд бид нар аваад үзэхээр бол тээвэрлэлтийг бол бид нар юуны өмнө одоо урд хөрш бөгөөд урд хөршийн боомтор дамжуулан 3 дахь оронд руу тээвэрлэх шаардлага гарч ирж байгаа. Тэгэхээр урд хөршийн өөрийнх нь төмөр замын стандарт бол одоо бид нар бол ярьдаг нарийн стандарт. Энэ бол одоо өөрийнх нь хятадын стандарт бол биш. Энэ бол олон улсын стандарт. Яг одоо Европоос гаралтай. Тэгэхээр бол бид нар бол одоо Оросын төмөр зам шиг тийм өргөн зам бариад тэгээд дараа нь нарийн төмөр замтай шилжүүлэх одоо шилжүүлэн ачих үгүй юу гэдэг асуудал гарч ирж байгаа. За тэгэхээр бол нарийн төмөр замыг бол зарчмын хувьд бол одоо Монгол улс бол барихад бол бэлэн байна гэж хэлж байна. Нөгөө талаас бол эдийн засгийн хувьд бол энийг бол заашгүй одоо бас тайлбарлах хэрэгтэй байх. Маш их хэмжээний одоо бараа тээвэрлэлт үүсэх нөхцөлд энэ бол одоо манайхаар дооцож байгаа 30 сая тонн гэдгийг. За заримдаа бол 60 сая тонн. Ер нь бол 2020 он гэхэд бол 200 сая тонн ашигт малтуулын одоо бараа бүтээгдэхүүнийг гаргана гэж байгаа. Тэгэхээр ийм хэмжээний одоо бараа бүтээгдэхүүнийг бол бүгдийг одоо хил дээр дахиж буулгаад тэр нь бол хил дээр ихээр чи юу болж байгаа гэхээр тухайлбал 5 долгоос явал дөнгөж 200 км явал дахиад одоо бүх юмаа буулгаад дахиад өөр юм дээр ачна гэвэл асар их хэмжээний зардал үүснэ. За энэ зардлыг одоо үүсгэж байгаа нь бол тэр нөгөө дамжуулан ачих одоо шилжүүлэн ачих юм тээврийн одоо шаардлага гарч ирж байгаа. Тэгээ тэр бол бас манай одоо хэрэглэгчдийн хувьд ч гэсэн одоо бидний хувьд ч гэсэн бол нэмэлт нэг тийм ачаа зардал үүсэх болж байгаа. Тийм учраас бол сүүлийн үед одоо жишээл Киргиз, Казах одоо энэ Төв Азийн орнууд бол яаж ийн вэ гэхээр шууд нарийн замыг одоо бариад шууд нарийн замаар бол голдуу хятадтай юм уу хятадаар дамжуулсан одоо худалдаан зориулсан бараагаа тэг тээвэрлэхээр бол үндсэндээ шийдэлсэн байгаа. Тэгээд тэр бол эдийн засгийн хувьд бол хамгийн үр ашигтай байна. 5 толгой гашуун суугаад чиглэлийн төмөр зам дээр ямар зөрчил үүсээд байгаа. Мөн уг төмөр замын гол үйлчлүүлэгчид болох уул уурхайн салбарынхны байр суурь, хүнлэнгийн эдийн засгийн байр суурьг хөгжил хөтөлбөр хүргэлээ. Царгийн гол маргаан нь бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан төмөр замын нэгдсэн сүлжээ гэсэн үгийн утга агуулгын ойлголт ялгаа. Мөн нөгөө талаар эдийн засгийн хувьд ашигтай юу гэсэн үндсэн хоёр асуудал гэж ойлгож болохоор байгаа юм. Ямар ч байсан уг төмөр замын барилгын ажил эх 4-р сараас эхэлнэ. Харин ямар зэрэгээр барихыг эцсийн байдлаар шийдвэрлсэн засгийн газрын тогтоол шийдвэр хараахан гараагүй байна. Хөтөлбөрийн төгсгөлд манай хоёр хөрш төмөр замын талаар ямар бодлого баримталж байгаа талаар товчхон мэдээлэл хүргэе. Манай төр засгийн төмөр замын талаар нэгдсэн ойлголтод хүрч чадахгүй ийм маргалдаж байх оронд хойд хөрш маань шин төмөр замын Транссибир 2 гэсэн төслийг хэрэгжүүлэхэд зарлалаа. Тэд хятадын ачаа тээврийг Европт гаргах замын хүчин чадлыг нэмэгдүүлэхээр 7000 км төмөр замыг ойрын хугацаанд барих нь тодорхой боллоо. Үүнээс гадна Сибирт байгаа нүүрсний асар их нөөцөө ашиглаж хятад руу экспортлохын тулд төмөр замын хүчин чадлаа нэмэх давхар бодлогоч бий. Оросын Транссибирийн төмөр зам 9289 км үргэлжилдэг. Дэлхийн хамгийн урт төмөр замтай улс. Тэд транзит тээврээс багагүй мөнгө олдогч энэ төмөр замын хүчин чадал гологдож байна. Хятад улс уг төмөр замаар дамжуулан жилд 5 сая тонн буюу 200 мянган чингэлэг ачааг Европ руу гаргадаг. Хүчин чадал тааруухан өртөг өндөртэй энэ замыг Төв Азийн төмөр замаар сольж Европ руу дөт төмөр зам тавихаар оролдож байна. Энэ нь Оросуудад ашиггүй учраас ачаа тээврийг бодослох зорилгоор Транссибир 2 гэсэн төсөл боловсруулж 7000 гаруй километр урт төмөр зам тавихаар төлөвлөжээ.